Байсан та бүхэндээ өнөөдрийн мэнд төргий. За Canva хичээл хийж дугаар та бүхэндээ 3 зүйлийг үзүүлье. За би 5 дугаар сард төрсэн эмэгтэйчүүдэд зориулаад 5 дугаар сард төрсэн хүүхдүүдийн цэцэг гэж байт юм байна. Lily Avtovali гэдэг тийм ээ. Тэгээ энэ цэцгээр эмэгтэйчүүдэд зориулж юм Potolki гэдэг нэг Америк цэцэг гэж байгаа хгүй энэ сувгаад тийм. Тэгээд эндээ зориулаад бас юм постерууд хийж байгаа. Тэгээ нэг нь болохоор ийм байна. Нөгөөх нь болохоор нэг иймэрхүү постэр хийлээ. За 3 дугаарт нь болохоор бас надад энэ Мексикогод бичсэн энэ фонд маш их таалагдсан учраас энийг яг энэ Мексикийн постэр хийснээр бас дуурайлгаад Монголиа гэдэг тийм ээ манай Монголын нөгөө талбай дээр байдаг тийм ээ энэ Sky Tower гэдэг лөө тийм Sky гэдэг лээ энэ байсныг оруулаад тийм ээ юм хийсэн маа тэгээ хамгийн гол нь энэ Монголиа гэж бичсэн энэ фонд нь болохоор ийм Rastic гэдэг ингээд хусцсан юм шиг тийм ээ ийм эффекттэй болохоор бас их сонирхолтой санагдлаа. За тэгэхээр хэдүүлээ нөгөө эмэгтэйгийнхаа зургийг оруулъя. За би энд ингээд Potolki өмсөлөдийн зургийг ингээд авцсан байна. За тэгээ энэ дээр бид нэр текст бичнэ. За тэгээд яхаа би birthday гэж юм чинь тийм ээ. Одоо том үсгээр бичээд за тэгээд цагаан фонттой. За тэгээд хоёрыгээ би юу яачлаа энэ Антон гэдэг энэ юг авчлаа. За энийг авсан ч бас зүгээр л юм байна. За энийг авчи тийм ээ. За энийгээ тэгээд нүсээ ингээд том болгоно. За тэгээд энэ минь birthday гэдгийн доотлолт нь оруулна. За тэгээд хоёрыг бас ингээд жоохон томруулчвал энэ бас яг тийм доотлынхаа нэг юм жоохон гэдэг томруулчих болж байна. Тэр голыг халаад. За тэгээ энийг ингээ хоёр хувилна. За тэгээ наатлынхыг нь болохоор эффект оруулахдаа энэ hollow эффект гэдгийг нь оруулаад thickness-ийн бүр юм нэрийг авчин заяа. За энэ дээж гэсэнтэй адилхан хоёрыг аваад энэ наатлынхыг нь болохоор эффект рүү орж аваад hollow эффект оруулаад бүр thickness-ийн бүр нойлчих заяа. За ингээд за одоо энэ нөгөө эмэгтэйхэн зургийг дахиж авчирна. Upload гэдэг тийм ээ энэ эмэгтэйгийн зураг байж байна. За энийг бид нар яах вэ гэхээр юу яана? Артлын арилгач чинь background-ын арилгач чинь тэгэхээр энэ зураг маань ийм болно шүү дээ тийм ээ. За тэнгууд position дээр очиж жоод энэ эмэгтэйгээ энэ хоёрын дундуур оруулчихна. Тэгэх юм бол энэ эмэгтэй маань birthday гэдгийг ингээд дундуур ороод энэ үсэг нь бас яхна харагдаад нэг ийм гой сонирхолтой эффект орсон байна тийм ээ. За энэ трүүчийн бүр энийг бодвол арай цэвэрхэн болтой. Энэ болохоор жоохон нүүр мөрөндөө энэ үсгэн дэндүү томтцсон юм аа. Тэгэхээр яхаа ерөөхдөө бас нэг юм жижиг бичээж ингээд гараад тийм ээ энэ эффект оруулаад бас гоё байна. За дараагийнх нь болохоор бас яг энэ эмэгтэй дээр ажилласан байгаа. За энэ дээр эмэгтэйгийн зургийг авчирж байгаад дээр нь юу авсан элемент авсан байгаа. За элемент дээр би shape руугаа орж жоод за нэг юм дөрвөлжин shape авчлаа. За энэ shape энэ эмэгтэйгээ нэг дарсан маягтай тийм ээ. За тэг голыг нь олоод за жоохон чүү том болгочих болж байна. За тэгээд нэг юм голыг нь олчих заяа. За тэг өнгийн бол бүр нэг өнгөхгүй юм цаанаас нэвт харагдах юу аваад за тэг stroke нь болохоор 31 2 болгочих. За гэхдээ строкныхаа өнгийг бас цагаан байлгах зүгээр. За ингээ оруулчихна. За тэгээ энэ эмэгтэйгээ бас дахиад авчирна. За яаруу гэжтэй. За тэгээ энэ авчирсан эмэгтэйгийнхаа зургийг яхна remove гэдэг нөө юуг нь арилгач нь артлын арилгач нь. За тэгээ яхна энийнийх нь цаанаас ингэж гарч иж байгаа юм шиг тийм ээ ингэж оруулж ирэн. За энэ бүтээхэн зөв хөдөлж штэ. За ингэж оруулчихна. За тэг яг хөө энэ дээр бид нар happy birthday гэдэг тийм ээ бас юугаа бичсэн штэ. За энэ том үсгээр оруулчихъя. За тэгээд иймэрхүү маягаар бас ингэж оруулж болж байна тийм ээ. За ийм хоёр янзаар бол яг энэ постерыг бас нэг арай жоохон өөр тийм ээ сонирхолтой маягаар ингэж хийж болж байна. За 3 дахь нь тэр
За шууд Монголоос эхэлж идөө. За Монгол маань ерөнхийдөө цэнхэр тэнгэртэй гэдэг учраас би энэ артлынхын нэрэн дээр нь бол гоё тийм цэнхэр өнгө авсан байгаа. За энэ цэнхэрээр тод байна уу? За яхаа арай жоохон тод байна гэж үзчихвэл юуг нь өнгө нь жоохон буруулж болох юм тийм ээ. За тэгээ Монголиа гэж бичнэ. За тэгээ энэ хамгийн гол нь энэний нөгөө нэг энэ юу нэх гоё. Энэ хараа rustic printed stamp гэсэн ийм юу гэдэг юм бэ шүү. Фонд гэдэг юм байна. Энэ бас их сонирхолтой гоё юм яатсан юм шиг фонд аа. За тэгээд Монголын зураг гэдгсэн чи яхаа би энэ байшинг авсан. Манай юу авсан. Уг нь бол Скватрын талбай зураг байвал уг нь гоё юм те. Энэ дотор Скватрын талбайн зураг гэдэг. Энэ те. Стогой зураг шүү дээ. За энэ зургийг авчи. За энийг би тэр ингээ артлыг найрлагч юм бол энэ маань шууд цэнхэр дээрээ гараад ирнэ тийм ээ. За тэгээд энэ Монголиа гэдгийнхаа өмнө оруулчих заяа. Тэгээ энэ Монголиа гэдэг дээрээ бас толгой нь ингээ орж ирж ивэл бас сонирхолтой юм уу? За тэгээд элемент рүүгээ очиж байгаа да юу яачих. Cloud гэдэг нэг үүл гэд бичих заяа. Clouds гэдэг. За тэгээд юу graphics руугаа очиж жоод за энэ болж өндөө энэ үлээ авчи те. За энэ үлээ бол яг нь бас доотлын нэг жоох ингээ өнцөг мөнцгийн дараад нэг юм өсвөртэй болгож өгвөл бас гоёгааз. Тэгээ. За иймэрхүү маягаар яг нь ийм постэр хийж болж байна. Бас Монгол зонглоос орцолж байгаа үед бол энэ ингэж хийвэл гоё байгаа штэ тийм ээ. За ингээд өдрийн сайхан өнгөрөөгөөрэй баярлалаа. Баяртай.